Оюунлаг бүрэн дунд сургууль. За тайлан дээр дөрвөн төрлийн зан ааш гарч ирдэг. Тухайн хүүхэд маань ямар төрлийн зан ааштайгаас, төрөлхийн зан ааштайгаас хамаарат эцэг эхчүүд, багш нар тухайн хүүхэдтэй яаж харьцуул илүү байх вэ? Яаж хүмүүжүүлвэл илүү байх вэ? Хүмүүжлийн ямар арга бариул илүү байх вэ гэдгийг уг тайлан дээрээс биднээс харж чадах нэ гэсэн үг. За зан аашиг ерөнхийд нь энд нэг хоёр хуваагаад байгаа. Анх дагч зан ааш буюу хоёр дагч зан ааш гэж байна. Зарим хүүхдүүд анги дээрх яриа бидэг. Гэртээ очиод чимээгүй. Эсвэл эсэргээрээ зарим хүүхэд анги дээрээ нэлээд чимээгүй мөртлөд гэртээ ирээд нэлээд яриа бидэг. Тэгээ эцэг эхийн хуралдыг хурж ирээд өө танаа хүүхэд нэлээд яриа штэ гэж багш нь хэлэнгүүт зарим эцэг эхчүүд үгүй ээ манаа хүүхэд чинь нэлээд дуугаан хүүхэд штэ гэж хэлдэг. Тэгэнгүүт бид нар юуг таньж мдээгүй байдаг вэ гэхээр тухайн хүүхдийн зан ааш гадагшаа дотогшоо өөр байдаг. Ямар хандлагаар ярьдаг вэ гэдгийг мдээгүй байдаг. Харин энэ тайлангаар бид нар дамжуулаад тухайн хүүхдийн анх дагч зан ааш нь ямар зан ааштай хүүхдэд, хоёр дагч зан ааш нь ямар байна, тухайн хүүхдийн төрөлхийн зан аашийн давуу тал, төрөлхийн зан аашийн сул талыг мэдэж болно. За тэгэхээр давуу тал дээр нь тулгуурлаад бид нар ямар хөгжүүлэлт хийх вэ гэдгийг одоо хэдүүлээ тайлбарлаж өгье. За жишээ нь бүргэд зан ааштай хүүхэд байлаа гэж бодъё. За энэ зан ааш маань бол Мартны онол дээр тулгуурлаж гарсан. Март нь болохоор та бүхэн зарим нь мэдж байгаа бол диск гэсэн онол байдаг. Энэ онол дээр тухайн хүүхдийг тодорхойлж байгаа гэсэн. За бүргэд зан ааштай буюу D зан ааштай хүүхэд бол ямар гэдэг вэ? Нэлээд нөлөөлөх дуртай. Байг аливаа зүйлийг өөрөөр хийх дуртай. Удирдан манлайлах дуртай. Ажлын үр дүн гүйцэтгэл айгүй чухал гэж үздэг ийм хүүхдүүд байдаг. За эсрэгээр тагтаа зан ааштай хүүхдүүд ямар байдаг вэ гэхээр найз нөхдийн харилцаа чухал, ажлын үр дүн төдийлөн чухал биш. За тэгээд хүмүүстэй нэлээд нөхөрсөг ханддаг ийм хүүхдүүд байдаг. За тэгвэл анх дагч зан нь тагтаа байна уу эсвэл анх дагч зан нь бүргэд байна уу гэдгээс хамаарат за эцэг их гэртээ яаж харьцах ёстой, мөн сургуульд гадагшаага багш нар хүүхдтэй яаж харьцах ёстой гэдгийг бас та бүхэнд хэлж өгье. За бүргэд хүний сул тал нь юу гэдэг вэ гэхээр нэлээд төрөмгийн захирангуй байх гэдэг. За тэгэхээр эдгээр хүмүүс юу гэж асуудаг вэ гэхээр за ажлын үр дүн нэлээд чухал. За хурдан шийдвэр гаргахтаа нэлээд огцон бөгөөд хурдан гаргадаг. За дандаа асуулт нь юу гэхээр юу гэж дандаа асуудаг байна. За тэгэхээр эдгээр хүмүүс ажлын ачаалал буюу стресс авахаараа яадаг вэ гэхээр нэлээд төрөмгийн буюу захирангуй болчдаг. Тэгэхээр энэ хүүхдүүдийг яаж чиглүүлэх вэ гэхээр үр дүнлөө нь илүү чиглүүлж өгч байдаг. Ажлын илүү даатгаж өгч байдаг. Тухайн хүүхдэд хариуцлага оноож өгч явах юм бол тухайн хүүхэд аливаа хийж байгаа зүйлдээ нэлээд бүтээмжтэй, тэгээд тухайн зүйлдээ нэлээд сэтгэл хангалуун байж чаддаг байна гэсэн. За дараагийн зан чанар маань болохоор тагтаа зан ааш гэж гарч байгаа. Тагтаа зан ааштай хүн бол нэлээд нөхөрсөг, аливаа зүйлд нэлээд хүлээцтэй, нэлээд хандаж чаддаг. Асуулт асуухтаа дандаа яагаад гэж асуудаг ийм хүүхдүүд байдаг. За бусдыг нэлээд сайн сонсож чаддаг. За тэгээд хамт олондоо нэлээд хүлээн зөвшөөрөгдөж чаддаг нийт чим хүүхдүүд байдаг. За эдгээр хүүхдүүд маань ачаалал авсан үедээ яадаг вэ гэхээр тийм ингээ шууд хүлээн зөвшөөрдөг ийм байдаг. За дараагийн зан ааш шар шуу зан ааш. За шар шуу хүмүүсийн онцлог юу байдаг вэ гэхээр нэлээд ямиг нягтал шалгах дуртай. Нэлээд шийдвэр гаргахдаа логикоор задлан шинжилгээ хийж иж хариугаа хэлдэг. Асуулт асуухад шууд хариу хэлдэггүй. Нэлээд удаан бодож иж за юу үгүй юу, за хүлээн зөвшөөрч гин үү, зөвшөөрөхгүй байх уу гэдгээ шийдвэр гаргадаг. Нэлээд логик сэтгэлийн өндөртэй. Зарим хүмүүс энэ айгу удаан хүүхдтэй гэж харахаар байдаг. За эдгээр хүүхдүүдийн давуу тал нь юу вэ гэхээр аливаа зүйл дээр нягт нямбай хандаж чаддаг.
логик сэтгэлгээ шаардсан ажил дээр нэлээд гүйцэтгэл өндөртэй ажиллаж чаддаг. За ийм хүүхдүүдийг зарим эцэг эхчүүд нь одоо нэлээд хурдан эцэг эхчүүд байлаа гэж бодоход шар шувуу хүүхдтэй байлаа гэж бодоход аливаа чи хурдлаач ямар удаан ингэж загнах хандлагатай байдаг. Яагтвэл шар шувуу хүн бол аливаа юм дээр угаасаа хурдан хандах чадвар байдгүй, төрөлхийн өгөгдөл угаасаа удаан байдаг. Тэгэхээр хүүхдийн энэ төрөлхийн өгөгдлийг мэдчих юм бол за миний хүүхд бол удаан да. Гэхдээ ийм юмд нухацтай ханддаг, шийдвэр гаргахдаа сайн ийм ажил дээр бол нэлээд гарамгаа сайн ажиллаж чадах нэ гэдгийг анзаарна. Хүүхдээ ажиллахдаа яадаг вэ гэхээр тухайн хүүхдийг нэлээд сайн сонсож чадна, тухайн хүүхдтэй нэлээд хүлээцтэй байзаж тухайн хүүхдээс илүү бүтээмж гарна гэсэн. За эдгээр хүүхдүүд ачаалал авахаараа яадаг вэ? Стресс тэгэхээр яадаг вэ гэхээр тухайн байдлаас цухтах хандлагатай болдог. Гүй би энийг хийхгүй. Надад таалагдахгүй байх гэж хэлэх хандлагатай болчдаг. Дуртай байжснаа стресс авангууд хурдл гэдэг ах юм бол үгүй би энийг дургу гэж хэлдэг. Тэнгүүт нөгөө хүүхд маань энд дуртай гэж хэлснаа яагаад өнөөдөр дургу болчихваа гэд эцэг эхчүүд гайхдаг. Тэгэхээр илүү яг өөрийнхөө байх, удаан хийх цаг хугацаа болоод өөрийнх нь шийдвэр гаргах боломжийг нь тухайн хүүхдэд гаргаж өгөх юм бол тухайн зүйлийг гүйцэтгэлтэй хийж чадна, мөн амжилттай гүйцэтгэж чаддаг байх нэ гэсэн. За дараагийн зан ааш юу вэ гэхээр тогос зан ааш гэж байна. За энэ хүн болохоор аливаа зүйлийг детальчтай шалгах дурггүй, хүмүүст нөлөө бүхий байх дуртай, гангалах дуртай, хүмүүсийн анхаарлын төвд байх дуртай. Анхаарлын төвд байх юм бол тухайн газар өөрт нь маш сонирхолтой санагддаг. Хүмүүсийг удирдан чиглүүлэх мөн аливаа зүйлд хандахдаа нэлээд тэмүүлэлтэй ханддаг. Ийм хүмүүс болохоор тогс руу орж идэг. За энэ хүмүүс ачаалал авахаараа яадаг вэ? Стресс авахаараа яадаг вэ гэхээр үгээр дайрч эхэлдэг. За тэгэнгүүт багш нар их ачаал өгөх юм бол нөгөө хүүхд бол уурлаад илүү үгээр дайрч эхлэх хандлагатай байдаг. За тэгвэл энэ хүүхдүүдэд ямар орон зайг өгөх хэрэгтэй вэ гэхээр хүмүүст нөлөөлөх, хөгжилтэй байлгах, илүү уран зоригоор илүү тэтгээд өгөх юм бол энэ газар өстой гоё юм бэ? Би энийг хийчих юм бэ? Би энийг чадах юм бэ гэд уран зориг нь ороод тухайн зүйлийг маш дуртайгаар хөгжилтэйгээр хийж чаддаг байх нэ гэсэн. За тэгэхээр энэ тогс хүмүүс болохоор өөрт нь нөлөө бүхий өөрийнх нь орон зай гаргаж өгч явах юм бол тухайн хүүхэд илүү амжилттай ажиллаж чадна гэсэн. За тухайн энэ зан чанарууд адил буюу төстэй талууд байдаг. За тогс тагтаа хоёрын адил төстэй тал нь юу гэдэг вэ? Энэ хоёр хоёулаа хүмүүс рүү чиглэсэн байдаг. Бүргэд шар шуу хоёр бол хоёулаа зорилго буюу ажил руу чиглэсэн байдаг. Тэгэхээр эдгээр хүмүүс бол нэг баг болж ажиллаж чадна гэсэн. Харин бүргэд болоод тогс хүмүүс бол нэлээ ирээдүйд рүү чиглэсэн хүмүүс байдаг. Тэгэхээр имийг яаж бүтээх вэ, яаж хийх вэ гэсэн. Харин тагтаа болоод шар шуу хүмүүс бол нэлээ имийг хянамгай буюу идэвхгүй талдаа байдаг учраас өнгөрснийг хянаж шалгах талдаа илүү өндөр чадамжтай байдаг гэсэн. За тэгээд манай тайлан дээр илүү дэлгэрэнгүйгээр тус бүрээр нь гаргаж өгсөн байдаг. Энэ бүгдийг илүү дараагийн зөвлөмжлүүдээр тагтааны давуу сул тал, бүргэдийн давуу сул тал, бусад зан чанаруудын давуу сул талуудыг илүү дэлгэрэнгүй мэдээлэлээр хүргэх болно. За баярлалаа. Баяртай.